Мөн энэ өдөрт зориулан Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар цэргийн штабаас дайчин нөхөд минь одонгоо зүүцгийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус өдөрлөгт цэрэг цагтаа зэвсэг түвшний байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан 1300 орчим ахмад оролцжээ. Мэдж байгаа яалтч байхгүй манай Баянзүрх дүүрэг Амбаатрийн жаргал сайхан тэнийг За өнөөдөр Баянзүрх дүүрэг маань орчин цагийн зэвсгчдийн үүсгэн байгуулсан 140 жилийн зориулаад залуу халуунасаа одоо эх орон ард түмнийхэн төлөө зориулсан ахмад дайчдаа хүндгэж аваад дайчин нөхдөд нь одонгоо зүүцгээ гэсэн хүндэтгэлийн арга хэмжээг соёлын төвөргөнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ маань 2016 оноос хойш ингээд одоо 9 10 дахь жилдээ зохион байгуулагдаж үйл ажиллагаа. За энэ удаагийн үйл ажиллагаанд 1000 гаруй ахмадууд маань хүрэлцэн ирээд байна. Дайчин нөхөд минь одонгоо зүүцгээ хүндэтгэлийн арга хэмжээг анх 2010 оноос хорооны хэмжээнд зохион байгуулдаг байсан. Харин өдгөө Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулад 10 орчим жил болж байна. Мөн энэ үеэр дүүргийн хүндэт иргэдийг тодруулж 9 алтартныг алтаршуулсан юм а. За миний хувьд зэвсэгтүүчинд 31 жил цэргийн албаа хагаад итгэх таарад одоо 30 гаруй жил бараг 40 жил болж байна. Энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд Баянзүрх дүүрэг жил болгон цэргийн баярын өмнө одонгоо зүүцгээ гэсэн арга хэмжээний үеэр дүүргийн хэмжээнд 9 алдартан тодруулдаг. За энэ 9 хүний бүрэлдэхүүнд одоо орж алдартан болж байгаа одоо маш их баяртай байна. Энэхүү өдөрлөг нь эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт эр зориг, эрч хүч, залуу насаа зориулж ирсэн ахмад дайчдынхаа яруу алдрыг сурталчлан хүндэтгэл үзүүлэх залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм а.